та бүхний сонгож авсан сэдв маш чухал сэдв. Ер нь Монгол улсын хөгжлийн ирээдүйн талаас ч гэсэн одоогийн байдлын талаас ч гэсэн эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг асуудал заавал анхаарлын төвд байх ёстой л доо. Тэгвэл энэ асуудал харамсалтай судлаачдын хүрээнд, олон нийтийн хүрээнд төдийлөн ил яригддаггүй. Манайхан яг зарим нэг тодорхой асуудалтай холбоотойгоор үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэдээ ярьдаг. Тусгаар тогтнолоо яг цогц байдлаар нь эдийн засгийн тусгаар тогтнолыг цогц байдлаар нь үнэлж дүгнэх, түүнийг тодорхойлох шалгууруудын тухай нэг бас бид ярьдгүй л дээ. Өнөөдөр та бүхэнтэй уулзах энэ урилгыг хүлээж аваад би бодлоо. Чухам ямар шүү чиглэлээр ярих юм бол ямар шүү хүрээний асуудал байх бол гэдэг. Тэгээд одны жил Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ажлын албаны захиалгаар би Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын байдал үнэлгээ гэсэн нэг сэдвт ажил хийсэн юм аа. Тэгээд ер нь эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг бол тухайн улс орны эдийн засгийн амьдралын хөрсөн төвшин, түүний зам мөр хэрэгжүүлэх арга хэрэгслийг улс үндэстнийхээ язгуур эрх ашигын үүднээс улс орныхоо суверенитет бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх баталгааны тухай асуудал. Энэ тухай асуудал яригддаг. Тэгэхээр ингэж улс орны тусгаар тогтнолын эдийн засгийн тусгаар тогтнолыг томьёолох юм бол эндээс нэг дөрвөн асуудал шууд гарна л да. Дөрвөн зарчимч гэж хэлж болно. Нэгдүгээрт нь юу гэхтэй зэрэг тухайн орны эдийн засгийн амьдралын эрх зүйн орчин өөрийнхөө суверенитет буюу бүрэн эрхийнхээ шаардлагын түвшинд хүрсэн байх ёстой. Эрх зүйн орчин бүрдээгүй байхад эдийн засгийн тусгаар тогтнолын тухай асуудал яригддаг. Орчин үеийн улс гүрнүүд өөрийнхөө эрх ашигыг цэрэг зэвсгийн хүчээр биш, эрх зүйгээрээ хамгаалдаг шүү дээ. Тэгвэл мэдээж улс орны эрх зүйн орчин гэдэг бол үнэлэхгүй тасархай зүйл биш. Энэ бол олон улсын хэм хэмжээ, нийтээр хүлээн зөвшөөрөх тэр зарчмуудыг дагах ёстой байдаг. За хоёр дахь нь бид нэр эдийн засгийн тусгаар тогтнолын тухай асуудлыг ярихад улс орны амьдралын хөрсөн төвшин, түүний өөрө нүхэн сэргэх боломж нь тухайн орны суверенитетийн хүрээнд эзэмших нөөц баялгаар хязгаарлагддаг. Нөөц баялгаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл улс орн өөрийнхөө эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд өөр асуудлаа шийдэх нөөцтэй байх ёстой. Нөөц баялаг. За гурав дахь асуудал нь бид нэр ирээдүгээ чиглэж ярьдаг. Ирээдүйдээ бидний сонгож авсан зам мөр түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь улс үндэстнийхээ бүрэн эрхийн хүрээнд эзэмших тэр нөөц баялагаар бас хязгаарлагддаг. Түрүүчийнх нь бол одоо байгаа түвшнээс эргээх нь нүүд ирээдүйн тухай асуудал. Энийг би сүүлд нь та бүхэн жаахан тодруулж ярих учраас ерөнхий томьёолоор хязгаардаг бодож байна. Дөрөвдүгээр асуудал нь юу гэдэг вэ гэхээр зэрэг улс орны эдийн засгийн амьдралд одоо бид нар форс мажор гэж ярьдаг. Тэгээд давагдшгүй хүчин зүйл нөлөөсөн тохиолдолд түүнийг үр дагаврыг уршгийг нарилгах тэр боломж нь нийтээр хүлээн зөвшөөрсөн тэр арга хэрэгслүүдээр хэрэгжих чадвартай байх ёстой. Энэ дөрвөн боломж энэ тухай зарчмын хангагдсан нөхцөлд улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнолын тухай асуудал ярьж болно.
нийтийн ингээд түгээмэл байдаг зарим ойлголтыг аваад үзэхэд улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг зөвхөн гаднаас хамааралтай гадаад хүчин зүйлүүдийн нөлөөл тэрний шахалт төрөлтөөс хамгаалах тухай асуудал мэт бас ойлголт хаяа тохиолддог. Гэтэл саяын дөрвөн шалгуураар аваад үзэх юм бол улс орны эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг бол тухайн улс орны өөрийн дотоодын амьдрал, дотоод хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэлийн үр дүнд л бий болдог. Ийм учраас эдийн засгийн тусгаар тогтнолын хүрсэн төвшин, түүний ололттой дутагдaltaй талууд нь тухай ярихад учир шалтгааныг нь гаднаас биш дотроос ирэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийж болох юм л да. Тэгэхээр эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны тусгаар тогтнолыг ярихад бол тухайн улс орны амьдралын орон зайн хүрээнд ярьдаг. Тэгээд эдийн засгийн хүрээнд ярих юм бол эдийн засгийн тусгаар тогтнолыг чухам хэдэн хэмжээстэй орон зайд бид нар төсөөлж болох вэ гэж. Энэ бол огт хийсвэр асуудал биш л дээ. Бид чинь аливаалах төсөөллөө хумаадлав аливаа зүйлд нэг цорын ганц хариулт болох гэж оролддог л доо. Гэтэл амьдрал тийм байдаггүй. Зүгээр физикийн тал дээр жишээлээд ингээд ярихад давхан мэдэх байх. Олон улсын Нобелийн шагналт Английн физикч Стивен Хокинг. Тэгээд энэ хүн цаг хугацааны товч түүх гэдэг номонд нэг сонин дүрслэл хийсэн байдаг юм л да. Тэгэхээр бид нар аливаа юмыг нэг хэмжигдэхүүнтэй орон зайд төсөөж болно. Хүмүүс хэлбэрчлээд ер нь төрлүүд тэмүүлдэг л да. Одоо жишээлбэл бид чинь янз бүрийн төвшөнд улс орныхоо эдийн засгийн байдлыг ярихдаа дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт гэдэг нэг л гол үзүүлэлтийг ярьдаг шүү дээ. Тэгэхээр нэг хэмжигдэхүүнтэй орон зайд юмыг төсөөлөхөд жишээлбэл давхан мэдэх байх онгоцоор дэшээ нисэж явах чинь одоо манай автозамууд жигтэйхэн шулуухан гэдэг нэг шугам харагддаг шүү дээ. Өндөрөөс харахад 10 км өндөрөөс ч юм. Тэрүүгээр хоёр нохоо давхиж явна гэж Хокны өөрийн төсөөлөл. Тэгвэл энэ хоёр нохоо урд урдаасаа давхиж явбал яг хөөхтэй зэрэг тэр координат дээр бие биендээ нэвчиж өнгөрнө үстэй. Тэгэл амьдрал дээр байдаг. Өөрөөр хэлбэл нэг хэмжигдэхүүнтэй орон зайд болохгүй. Тэгвэл хоёр хэмжигдэхүүнтэй орон зайд бол яах вэ гэдэг. Тэгсэн тэрнийг нөгөө энергетикийн шинжилгээ ухааны үндэслэн бас Нобелийн шагналт Илья Пригожин төсөлсөн байдаг. Ингээд нохоо ингээд байхад амаар нь идэх юм орвол хоёр хэмжигдэхүүнтэй ч урт өргөн бол хоёр шүү дээ. Нөгөө эцэстний яах вэ гэдэг эдсэн юм тэр нохоо хоёр хуваах ёстой. Гэвч нутуур дамжаад явахдаа тэгээд дүрслээд. Өөрөөр хэлбэл бид бодит байдлыг бас бүрэн төсөөлж чадахгүй. Тэгвэл нохоо 3 хэмжээс докторгууд орон зай төсөөлж байж л сая энэ амтч ишээ тийшээ тойрж гүйдэг юм байна, хоод иддэг юм байна, тэгээд хөдөлдөг юм байна гэдгийг ойлгож болох жишээтэй. Тэр үнтэй адилхан эдийн засгийн тусгай тогтнолыг ч гэсэн бас өөрийн жинхэнэ бодит орон зайд л төсөөлж болно. Эдийн засгийн чухам хичнээн хэмжээстэй орон зай төсөөлж болох бай. Эдийн засгийн бид бол физик амьдралаа орших байгаа төсөөлөхдөө 3 хэмжээстэй төсөөлдөг. Гэтэл юм бүхэн 3 хэмжээстэй байдаггүй. Жишээлхэд манай нарны систем гэхэд 10.6 хэмжээстэй фрактал орон юм шүү дээ. Тэ. Утгархай хэмжээстэй орон зай гэсэн. Тэгэхээр манайханд янз бүрийн төсөөлөл байдаг л да. Тэгээ яагаад 20,000 хувьсагч байж болдоггүй тийм загвар байж болохгүй гэвэл янз бүрийн шалтгаан байж болно. Гэтэл тэнд гол учир шалтгаан юу гэдэг вөхтэй зэрэг 20,000 хувьсагчтай системийн хөдөлгөөнийг төсөөлөх юм бол фазын утгаргүй 20,000 хэмжээстэй болно. 20,000 хэмжээстэй.
За хамгийн нааталаар утгад одоо бидний ингээд энд хэрэгэлдэг компьютер гэхэд хамгийн дээдлийн хүчтэй програм бол MATLAB-д суулгасан байгаа шүү дээ. MATLAB бол хамгийн дээдлийн матрицын ранг нь 100 байдаг. Тэрнээс 100 хувьсгчээс илүү хувьсгчтэй динамик системийг бол төсөөлж бодож чадахгүй л дээ. Тэгэж 20,000 хувьсгч гэдэг бол үндсэндээ хаос болно гэсэн. Хаос болж байгаа. Тэгэхээр эдийн засгийг орон зайг жинхэнэ бодит хэмжээсээ төсөөлнө гэх юм бол эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулж нөхөн сэргээдэг буцах холбоонуудыг авч үзэх хэрэгтэй болдог. За энэ талаас нь авч үзэх юм бол эдийн засгийг миний өөрийн төсөөлөл ойлгодгоор бол 7 хэмжээстэй орон зайд хангалттай хэмжээнд төсөөлж болно. Яагаад ингэж хэлж байна вэ гэх юм бол төр засаг нийгмийн өөрийн гарт нь байгаа зохицуулалтын хөшүүргүүд эдийн засагт нөлөөлж байгаа гол үндсэн факторууд бол 7 хэмжээстэй орон зайд багтдаг юм. Тэгээ яг хөө та бүхэн залуусууд байна кибернетикийн шинжил ухааныг бас сонирхож явдаг биз. Тэгээ кибернетикт бол нэг үндсэн том явдал бий л дээ. Юу гэхээр зохицуулах систем нь зохицуулалтын орон зай нь зохицуулж байгаа объектоо нөлөөж байгаа хүчин зүйлүүдээс илүү баймажин сая зохицуултыг хэрэгжүүлж болно. Тэрнээс дутуу хэмжээстэй байх юм бол тэр зохицуултууд хэрэгжихгүй. Систем болж олохгүй гэж үздэг л дээ. Матрицаар ярих юм бол нөгөө үхсэн матриц бий болно гэсэн үг. Ингээд энэ ямар 7 хэмжээс байна гэхээр нэгдүгээр хамгийн түрүү бидний ярьдаг нь бол хөрөнгө оруулалт. Одоо манайхан юм бүхэн дээр л хөрөнгө оруулалтаар тухайд ярьдаг шүү дээ. Хоёр дахь нь эдийн засагт бол түүний оюуны потенциал. Оюуны потенциал гэдэг эдийн засагт бол маш их олон төрлөөс бүрддэг. Энэ бол нэгдүгээрт нь технологи, хоёрдугаарт нь зохион бүтээлчийн шийдлүүд, гуравдугаарт нь менежмент гэдэг ингээд явна. Ажил хүч гэдэг бол зөвхөн хүний тоо хөдөх гар биш дээ. Энэ бол мэрэгсэн ажил хүчний тухай асуудал. Энэ бол эдийн засгийн 3 дахь хүчин зүйл, орон зайн 3 дахь хэмжээс гэж болно. За дөрөвдөх нь бол энэ мөнгө, валют, нөөц, санхүүгийн нөөц гэж хэлэх юм дээ. За тав дахь нь бол банк санхүүгийн систем. 6 дахь нь нийлүүлэлт, борлуулалтын зах зээлийн орчин. За 7 дахь нь бол байгаль орчин. Тэгээ байгалийн нөөц баялаг, тэгээ байгалийн нөхцөл, орчин нөхцөл гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ 7 хүчин зүйл, 7 сувгаар дамжиж эдийн засгийн тусгаар тогтнол өөрчлөгдөж хуйсж байдаг. Энэ 7 сувгийг гартаа барьсан төр улс, энэ 7 сувгийг зохицуулах чадвартай төр улс бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж чадна. Гэхдээ дөрвөн хэлсэн 4 шалгуураар шүү дээ. 7 сувг дээр тус үрдэн 4 шалгуур. Жишээлбэл хөрөнгө оруулалтын орчинд гэхэд эрх зүйн тогтолцоо нь бол хангалттай сайн байж болно. Гэтэл оюуны хүрээндүүд энийг шийдээгөө сууж байвал бас тэр тал дээр очиод бүдрэх шүү дээ. Тэр жишээтэй. Жишээлбэл одоо эдийн засгийнхаа хөгжлийн зам мөр ирээдүйд тооцохдоо өөрийнхөө суверенитетийн хүрээнд байгаа боломжтой нөөц баялгаас илүү нөөц шаардахаар төлөвлөж юм бол тэр чинь биелэхгүй шүү дээ. Өөрөөр хараад байдлаар одоо бид чинь хэдэн удаагийн сонгуулийн үр дүн гүйцлээ, төр засгаа байгуулахдаа за зөвхөн 12 оны сонгуул яг жил гарын хугацаа өнгөрч байна. Сонгуульд улс төрийн хүчнүүдийн дэвшүүлсэн хөтөлбөрийг аваад үзэх юм бол Монгол орныхоо өөрийн чадвархаас үлэмж давсан амлалтууд өгсөн байгаа шүү дээ. Тэгээд юундаар жишээлбэл би тэр сонгуулийн хөтөлбөрийг нь тухайн үед үзэж байсан л да. Тэгэхэд ардчилсан намын сонгуулийн хөтөлбөрийг
хэрэгжүүлнэ гэх юм бол бүрэн хэрэгжүүлнэг бол 30 тэрбум долларын гадны зээл тусна зээл хэрэгтэй бол. Хэрвээ ардын намын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх юм бол 50 тэрбум долларын зээл хэрэгтэй болох жишээтэй. Өөрөөр хэлбэл энэ чинь өөрийнхөө эдийн засгийн боломж өөрөө сүрэнтэй их боломжоос бол давсан амлалтууд өгж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг тухайн миний хэлсэн 7 суугаар янз бүрийн төвшөнд дээрх дөрвөн шалгуурын талаас авч үзэхэд төвшөнд байдаг л да. Тэрнийг бодод тооцох хэрэгтэй. За ингээд эдийн би нэг төөр ерөнхий ойлголтоо орхиод та бүхэн жаахан түүх ярьж өгвөл тэр Монгол орны эдийн засгийн тусгаар тогтнол сүүлийн 100 жилд ямар зам мөрөөр явж ирсэн бэ? Товчхон би төнөгөөд явъя. 1911 онд одоогоос 102 жилийн өмнө монголчууд тусгаар тогтнол олж авсан. Гэрүүд Монгол орны эдийн засгийн тусгаар тогтнол бол үндсэндээ ер нь тэг залтан дээр байсан гэж хэлж болно. Хэдийгээр монголчууд маллаад тэрнийхээ ашиг шимийг хүртэж амьдарч байлаа ч гэсэн Монголын эдийн засгийн хувьд түүний зах зээл нь бүгдээрээ гадны хяналтанд байсан үе шүү дээ. Монгол улс өөрөө мөнгөнд тэмдэгт байхгүй, өөрөө банкны систем байхгүй, өөрөө эдийн засгаа зохицуулсан эрх зүйн орчин байхгүй. Ийм л байсан үе. Монголын ер нь эдийн засгийн холбоотой анхны эрх зүйн орчин гэх юм бол 1913 онд Монгол ор компанийг байгуулахдаа Монгол орын уурхайн дүрм гэж гаргаж тэр жилд Богд хаант Монгол улсын уурхайн дүрм гэж нийлээд түгээмэл баримтч гаргасан бол дөнгөж их хэллийн төд. Өөрөөр хэлбэл 15 он 3 он хүрж байж бид нэр анхныхаа суурийг тавьж ирсэн гэсэн үг л дээ. За энэ чи мөнгөнд тэмдэгтэй байхгүй учраас бид ч хятадын яшгой толгойт гэж хэлдэг Оросын рублийг ашиглаж байлаа. За тэгээд та бүхэн мэдэнтэй гадныхан биднийг шоолдог шүү дээ. Хунц цайгаар хоньор баялгаа хамждаг байлаа гэж. Энэ хооронд бол ер нь эдийн засгийн тусгаар тогтнол бүрэн алдагдсан юм үе л дээ. Энэ үе 1920-од он хүртэл 20-од оны их хүртэл. Ингээд 21 онд ардын хувьсгалд ялж улс төрийн эрх мэдэл хэдийгээр Монголын сүрэнтэйдэн хүрээнд эргэж ирлээч гэсэн бид нар шууд эдийн засгийн тусгай тогтнол барьж авч чадаагүй. Тэр үед ардын нам гэж байсан. Тэр бол Монгол ардын хувьсгалт нам биш шүү дээ. Ардын нам. 22 онд өөрийнхөө хөтөлбөрийг өөрчлөөд тэгээ 24 оноос эхлээд Монголд өөрийнхөө анхны мөнгөнд тэмдэгт банка байгуулад анхны мөнгөнд тэмдэгтээ гаргасан. Манай төгрөг гэдэг чинь анхны маань төгрөг 18 г цэвэр мөнгөтэй тэнцэх юм зоос юм шүү дээ. Тэгээ анхны мөнгөнд тэмдэгтээ гаргаж тэгээд ер нь анхны үйлдвэрүүдийн суур үйлдвэрлэсэн салбаруудын суурийг тавьж эхэлсэн л дээ. Тэгээ Монгол Транс гэдэг байгуулагдлаа. Автомашинтай бас дөрвөөр нэг тээвэрлэх анхны суур тавигдж эхэлж байх жишээтэй. Тэгээ жижиг үйлдвэрүүд нь баригдаад 29 он ер нь 29 он хүртэл Монголын эдийн засагт бол тодорхой сэргэх чиглэл тэгээ эдийн засгийнхаа өөрийн бие даасан амьдралаа баталгаажуулахын чиглэлээр нэлээд зүйл хийж байсан. Энэ бол хоёр дахь үе. Гэтэл 29 онд бүх юм нөгөө тийшээ нэг эргэсэл дээ. Тэгээ тэр нь юу вэ гэхдээ тэр 29 онд бид нэр монголчууд зөвлөлттэй гэрээ байгуулад Монгол зүудтэй засгийн хооронд газар хоорондоо нууц хэлэлцээр байсан. Тэр гэрээгээр зөвхөн зөвлөлтийн барааг Монголын зах зээл дээр арилж байгаа. Ийм үүрэгүүд байсан. Өөрөөр хэлбэл бид нэр зах зээлээ гадаад зах зээл бүрэн алдлаа гэсэн үг. Тэгээ урд нь бол Монголч 13 оронтой бас худалдаа хийж 13 орны бүсүүд
Монголд байсан юм шүү дээ. Гэтэл тэгээ бүгд шахагдаж гараад зөвхөн зөвлөлтийн барааг Монголд бодлох юм байдлаар байгаа бид нар орж ирсэн л дээ. Яг 21 онд бол Галийн хор авж анхан байгуулж Галийн тогтолцоо татвар бүрдүүлж эхлэх үе тавигдж байсан. Тэр үеийг тэ харьцуулахад бол 29 он гэхэд нийлээд бэхжсэн л байсан л да. Тэгээд 30-аад оны үед Монголд ер нь үндэсний өөрийн аж үйлдвэрийн суур тавигдаж, аж үйлдвэрийн комбинат байгуулагдаж, арьс шир, ноос, боловсруулах чиглэлээр, цахилгаан үйлдвэрлэх чиглэлээр нэгдүгээр цахилгаан станц байгуулагдаж байсан үе. Ингээд юм сэргэж байсан. Тэгээ энэ үе маань 40-од оны үеэс эхлээд 30-од оны сүүл үеэс 10 гаруй жилээр тасарсан л да. Ягаад хөдөлгөөн 2 дугаар дайн тэгээд тэр үнд Монгол орн 39 онд өөрөө халахгүй дайнд хүртлөө дараагаар нь 41 оноос эхлээд дэлхийн 2 дугаар дайны нөхцөл оршиж 45 онд бид чинь Японд нас хятадчууд болох дайнд оролцсон шүү дээ. Ингээд үндсэндээ 50-аад он хүртэл Монголын эдийн засаг тусгаар тогтлын асуудал, эдийн засгийн тусгаар тогтлын асуудал ер нь дайны нөхцөл байдлаар хууль дүрмээр зохицуулагдаж ирсэн. Тэр үед бол мэдээж та бүхэн Монгол орон коминтерны нөлөөнд байсан болохоор зөвлөлтийнхэн юу гэнэ тэгэл тэр л замаар бид чинь явж ирлээ. Тэгээд ер нь 60-аад 50-аад оны сүүлд 60-аад оны үе хүрч Монголд эдийн засгийн тусгаар тогтлын төвшин бод дээшлэх анхны нөхцөл бүрдсэн юм гэдэг зэрэг ганцхан зөвлөлт холбоот улс биш бусад төр үед социалист орнууд гэж дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон улс төрийн тогтолцоотой харьцаж эхэлсэн. Энэ маань зүүн Европтой харьцсан гэсэн үг. Энэ маань Хятадтай харьцсан гэсэн үг. Тэгээд 62 онд эдийн засгийн харилцан туслах зөвлөлт гэж байгууллагад гишүүнээр орсноор Монгол улс өөрөө зөвлөлтөөс гадагшин бас худалдаа хийх тийм боломжтой болсон. Урд нь бол ганцхан зөвлөлтөд худалдаа хийж байсан үе л дээ. $58 оноос эхлээд дэлхийн зах зээлийн үнэнд орно гэсэн. Гэхдээ манайхан бас тэр үед улс төрийн хараалт байдлаас болоод энэ эрх чөлөөг ашиглаж чадаагүй дээ. Тэр чинь 58 он ч Монгол ч сэвийн гишүүн орон байгаагүй юм шүү дээ. Сүүл 63 онд орсон. Тэгээд тэр 58 онд орохдоо баримтлсан зарчим нь юу гэхээр тэр дэлхийн зах зээлийн өмнөх 5 жилийн дундаж үнээр 8 хийнэ гэж. Тэгээ бид нар тэр үед дэлхийн зах зээлийн үнд шилжилээ. Тэгээд энэ зарчмаараа 76 хүртэл явсан л да. 76 оноос гулцах баазад шилжсэн. Тэгээд тэр үед бас нэг манай эдийн засгийн тусгаар тогтцооны нөлөөлөх зүйл юу болов гэхдээ зэрэг ер нь 50-аад оны сүүлч үеэс эхлээд манай орон Хятад улстай их өргөн харилцаатай байсан юм шүү дээ. Нэгдүгээрт нь бараа солилцоо их өргөн хэмжээнд явж байлаа. Хоёрдугаарт нь төмөр зам тэр чинь Орос зөвлөлттэй хооронд ачааг зөөж их орлоготой энэ том салбар болж хөгжиж байсан үе л дээ. Гэтэл 50-аад оны 57 оноос ер нь хүйтэрч эхлээд 60-аад оны ихэнх үед бүр онц хурцтай 63 онд Орос зөвлөлтөй Хятадын харилцаа дайсгансан шинжтэй болсон. Тэр үеэс эхлээд манайхан Хятад улстай эдийн засгийн харилцаагаа дасалж тэгээд Монголын эдийн засаг бол үндсэндээ зогссон байдалд орох маш хүнд үедээ тулгарсан л да. Би 50-аад оны сүүлч тэр үеийг бодгийн хөдөө сурч агаад хотод сургууль дэрлээ. Тэгэхэд манай хүнсний дэлгүүрүүд чинь доор хаяж нэг
10 төрлийн хямны сонголттой. Тэгээд усан үзэм, ананас, тэгээд янз бүрийн жимс чи ер нь альж дэлгүүрт орсон хүрэлцээтэй хэмжээгээр авч болдог гэсэн. Гэтэл 65 онд би хойно сурч байгаад нөгөө манай Монгол хятадын харилцаач муудсны дараагаар төгсөөд хүрээд ирсэн чинь манай их дэлгүүрт хүүхдийн шар горшоог, нүүр гарын алчуур, цагаан түмхэн өөр юм байхгүй. Тийм байна болтоо зах зээл хоосорч. Тэгээ энэ бол эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнолын талаас Монголд маш их том сургамж болсон доо. Би чи хоёр хөршийн дунд байгаад нэгийг дагаж далдгана гэдэг бол ер нь тэгээд өөрт чинь юу хоод өдөр дэвсэн утгатай адилхан байдаг юм шүү гэдгийг ойлгуулж өгсөн дөө. Тэгэд энэ үеийн уналтын байдалд бид нөр орж байгаад үндсэндээ 66 он хүртэл энэ үе үргэлжилсэн. Тэгээд 66 оноос манайх чинь нэг талдаа яг зөвлөлтийн цэргийг Монголд оруулж хятадын эсрэг сүрж зогссны төлөөс их юм биз. Нөгөө тал нь Европын социалист орнуудтай бас харьцаж эхэлсэн Севен гишүүн орн болсны ач тус их юм биз. Ер нь Монголын эдийн засаг бол нэлээд амилж тэгээд орчин үеийн үйлдвэрлэсэн аж ахуйнууд бий болох түүхээдээ өөрөө боловсруулах энэ салбаруудаа орж ирсэн юм шүү дээ. За энэ бол ер нь 66-аас 90 он хүртэл өргөжсөн гэж хэлж болно. Тэгээд энэ үед Монголын аж үйлдвэрийн гол төвүүд бий болж дархан хот байгуулагдаж тэгээд орон нутагт түүхээдээ боловсруулах үйлдвэрүүд тухайлбал Доронтын мах комбинат, Дорхны мах комбинат, Эрдэнэтийн хөвсний үйлдвэр, Доронтын хөвсний үйлдвэр гэдэг Улаанбаатарын үйлдвэрүүд чинь энэ үед л бий болсон л доо. Тэгээд энэ үед Монгол орн Эрдэнэтийн үйлдвэрийг байгуулснараа ер нь уул уурхай хавьяалыг ашиглах анхны том алхмыг хийж одоогон уул уурхай салбарын эхлэлийг тавьсан гэхүү дээ. Тийм байдалтай. Тэгтэл энэ үед нэг онцгой явдал тохиолдсон эдийн засгийн тусгаар тогтнолын талаас авч үзвэл онцгой явдал юу вэ гэхэд 1970-ад оны үеийн дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал байсан. Таавхан 73 оны 10 сарын 25-нд ойрох дорнотын дайн болсон. Товчхон дайн. Тэгээд 10 сарын 25-наас эхлээл дэлхийн зах зээл дээр нефтийн үн 4 дахин нэмэгдсэн. Түүнээс өмнө энэ дайны өмнөх өдрүүд бол баррел нефть $9 үнэтэй байснаа 2 хоногийн дараа $36 болчихсон. Одоо бол яг баррел $100 яваа биз. Энэ бол ер нь дэлхийн эдийн засаг санхүүг бол тэр чигээр нь тонцлогсон доо. Тэгээд энэ үеэс эхлээд ямар байдал ажиглагддаг хөхтэй зэрэг яг тэр үед түүхэд экспортлдог орнууд нь баяжих нэгэд бас горддог хүмүүс байсан байх. Гэтэл тэгээд 1 сарын дараа гарахад Италийн зах зээл дээр хөдөө аж ахуйн техникийн үн 2 дахин нэмэгдээд өсрөөд явцсан. За энэ байдал юунд хүргөөхөд 1975 оноос эхлээд доллар алтан баталгаатай байх болсон. Уг нь 48 оны Бреттон Вудын хэлцээр доллар ч алтан баталгаатай явсан юм шүү дээ. Тэгээд 75 онд нөгөө тогтворгүй байдал нэгэн түүсээд ирсэн үед алтан баталгааг нь халсан. Тэгээд хөв ханшинд орсон. Одоохон хөв ханш. За энэ хүрээг бол төрийн социалист орнууд хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй юмар бид нэр алтан баталгаатай доллараар жишээ тогтооно гэсэн суулттай биш. Энээс болоод 76 оноос эхлээд социалист орнуудын зах зээл дээр ч гэсэн ер нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь асар их 4 дахин өссөн. Монголын экспортын бүтээгдэхүүн нь 30% өссөн. Тэгээд Монгол орн эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэх чадваргүй болсон. 71-ээс
76 оны хооронд бол нийт авсан өөр хөрөнгөлөөрөө бол 1 тэрбум доллар байсан. Тэрнээс хойш өсрөөд ер нь 5 жилийн хугацаанд л тэрбум 76-аас 80 онд 402 саяар 81-ээс 85 онд чинь тэрбум 100 саяар 86-аас 90 онд тэрбум 500 саяар доллараар юмны өнөөсөө бид нэр өөрөнд орж ихэлсэн л дээ. Ийм байдалтай явж. Энэ юу харуулж ямар байдалд хөргөөхтэй зэрэг Монгол орны эдийн засаг тэнцвэрээ бүрэн алдаад өөрийгөө нөхөн сэргийх чадваргүй болсон. 1990 он гэхэд Монгол орны эдийн засаг нь жилийнхээ экспортын 130%-тэй тэнцв. Зээл гаднаас авч амьдарч байсан. Нийтдээ 90 он гэхэд 586 сая долларын экспорт гаргаж байсан. Авч хэрэглэж байсан зээл тусламж нь худалдааны импорт орохгүй шүү дээ. 700 гаруй сая долларын зээл авч ашиглаж байсан. Тэгээ энийг манайхан нөгөө социализмын үед чинь агуу их зөвлөлтийн тусламж тэгээд нөгөө капитализмыг социализм байгуулахад туршилтын амжилт гэж сурталчилдаг байсан болохоор магтан дуулдаг үе байсан л да. Гэхдээ энэ бол тусгаар тогтнолтой хатадаас Монгол орн эдийн засгийн жолоог алдлаа гэсэн үг. За энэ 60-аад оны үеэс эхэлж үргэлжилсэн энэ эдийн засгийн өсөлтийн хажуу талд нь нэг талд нь эдийн засгийн сууринтээ сулрах юм хандлага тодорхой өсөлтөө ер нь 66 оноос эхлээд монголчууд чинь нэг сонин байдал шийдсэн. Жил бүхэн улсын төлөвлөгөөний комиссиудаас нугаан сул толгойлж байсан та нэг 10 гаруй жил толгойсон байх. Комисси улсын төлөвлөгөөний комисси жил бүхэн төлөвлөгөөгөө зохиогоод Москвад очиж хянуулна тэрнийг. Тэр яг улс төр даачхан төлөвлөгөөнөө зохицуулдаг гэд нэрлэдэг юм л да. Тэгээд Москвад нь яг хөөхтэй за танад ийм салбар хөгжүүлэх юм бол ийм салбар хөгжүүлэх нь бурууч гэдэг юм уу? Одоо би түрүүн дархан Дорнот хоёрын мах комбинатын асуудлыг та бүхэнд зүгээр санамсаргүй дуртаагүй л зөвхөн мада амьдаар нь экспорт гаргахгүй байна ядалж гаргая гэхэд хойд талын нөхдүүд маань их дурггүй. Тэгээд чи дархны мах комбинатыг Унгартай ярьж байж Дорнотын Болгартай хамтарч байж энэ хоёр комбинатыг чинь байгуулж тухайн үедээ тэр чинь бас эдийн засгийн асуудлыг шийдэх төрлийн бодлогын бие даасан байдлын ихэд том үзүүлэлт болж харагдаж байсан үзүүлэлт л. Тэгээд тэр зохицуултаар бүхнийг шийднэ. Тэгээд сүүлд би энэ зохицуулт гэж юу байсан учрыг сүүлд ойлгосон л доо. 91 оны 2 сард ерөнхий сайд байхдаа Оросын холбооны тэр чинь зөвлөлтөд задраагүй байсан шүү дээ. Засгийн газрын урилгаар хойшоо очсон. Тэр үед Оросын ерөнхий сайд Силаев гэж хүн байсан. Тэр том эрдэмтэн физикч хүн л дээ. Гэт хоёр урдан танил. Тэгээд очоод тэнд хэлцээрд орж байсан Гинзбург гэдэг нэг халзан толгойтой хүн байна. Тэгээд Оросын удирдагчдаа тэр үед бидний ярьсан бүх юмыг л нөгөө чи эсэргүүцнэ. Тэгээд би асуухгүй та яагаад энэ чи та чи ямар албан тушаалтай ингэж хүн байна гэж. Тэгсэн би зөвлөлтийн төлөвлөгөөний комиссд 32 жил Монголыг хариуцж ажилласангүй. Та нар хизэнээс эхлээд ингээд өөрснөө бие дааж юм шийддэг болов. Миний харандаа гарал та нар явж байсан шүү дээ. Тэгээд Гинзбург үгэнд очиж хянуулаад л. Өөрөөр хэлбэл бид нар нэг талдаа эдийн засгийн бодлогоо бие даасан байдлыг алдлаа гэсэн. 60 хэд оноос 90 хэд он хүртэх манай бодлогууд үндсэндээ хойд талын бодлогын шугам байж л дээ.
Тэгээд энэ үед жишээлхэд би удгийн 72 онд бид чи анхан Японтой дипломат харилцаа тогтоогоол. Тэгээд Японууд яг металлургийн үйлдвэр Монголд барих тухай асуудал тавьсан л та. Гэтэл хойд тал маань зөвшөөрдөг. Тиймд байдалтай явж ирсэн. Тэгээд далаад оны дунд хүрээд Монголын бүх яам тусгай газруудад зөвлөлтийн бүрэн эрхэт төлөөлөгч гэдэг аппарат бий болсон. Тэгээд тэр аппаратны үгтэй зэрэг Монголын бүх яам газруудын үйл ажиллагааг хянаж зөвлөлтийн бодлоготой зохицуулж байх үүрэгтэй. Тэгээд энийг бол яг зүгээр нэг албаны тийм нэгж гэж ойлгож болохгүй л дээ. 1929 онд 4 минут дурдсан хэлэлцээр байгуулахдаа тэр хэлэлцээрийн 11-р зүйлээр нь Монгол улс зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөхүүдээс санал зөрсөн хүнийг Монгол төрд ажилуулахгүй, эргэж авахгүй гэсэн тийм үүрэг хүлээсэн. Тэр гэрээ 90 он хүртэл үйлчилсэн л дээ. 90 онд бид нар хүчингүй болгож байсан. Тэгээд өөрөөр хэлбэл энэ юу бол ухтаа зэрэг Монголд давхар засгийн газартай болсон. Тэдний хянаад тэдний зөвшөөрөл бүрэн эрх төлөөлөгчийн зөвшөөрлгүйгээр Монголд юу ч явахгүй. Тэгээд ийм байдал нөхцөлд 90 оны арчилсан хувьсгал гараад Монгол улсынхаа бүрэн эрхийг тусгай тогтнолыг баталгаажуулж эргүүлж авсан юм шүү дээ. За энэ бол Монголын эдийн засгийн тусгай тогтнол хөрөнгө оруулалтын талаас, болсон хүчний талаас, салбарын бүтцийн талаас, зах зээлийн талаас, мөнгө санхүүгийн талаас бидний туулж ирсэн эдрээтэй зам дээгд харуулна л да. Тэгээ 100 жил шүү юм. За одоо ингээд 90 оноос өмнөхийг оч бид нэр яг одоо ч Монголын маань эдийн засгийн тусгаар тогтнолд аюулгүй байдал ямар шүү төвшөнд байна вэ? Дөрвөчийн хэлдэг дөрвөн зарчим тэр дөрвөн зарчмаа 7 хэмжээстэй окторгуудаа тавиад үзэхэд чухам ямар шүү байдалтай байна гэж. Мэдээж 90 оны арчилсан хувьслын дараа үүссэн шинэ нөхцөл байдал Монгол улсын үндсэн хуулийг шинэ үндсэн хуулийг баталснаас хойш Монголын эдийн засгийн тусгай тогтнолын эрх зүйн орчин бол үлэмж сайжирсан. Бид нар хувь заяаныхаа жолоо гартаа авсан гэж хэлж болно. Эрх үндсэн хуулиараа зөвхөн үндсэн хуулиараа шүү дээ. Гэхдээ эдийн засгийн эрх зүйн орчин тусгай тогтнолынхаа баталгаанд чиглүүлж бий болгоно гэдэг асар их хүнд зорилт байдаг юм байна. Энэ бол зүгээр нэг өдөр юм уу нэг хувьсгалаар шийдэх асуудал биш. Бид чинь 90 оноос хойш 23 жил өндөг ноцолдол хамгаан судуудад жишээлхэд оюутны гэрээ байгуулчихад баахан бодлоод дээрээс нь аваачаад сая хөрөнгө оруулалтын тухай хуулийг их хурлаар батлаа шүү дээ. Тэгээ бас л энэ бол маргаантай асуудал. Эдийн засгийн тусгаар тогтнолын тухай асуудлыг ярихад энэ бол ямар нэгэн догм биш. Дэлхийн ертөнцийн амьдрал өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтний амьдрал өөрчлөгдөж байна. Өөрөөр энэ өөрчлөлт нь заримдаа топологийн өөрчлөлтийн шинжтэй байна. Топологи. Өөрөөр хэлбэл бид нэр ингээд Евклидийн тэнхлэгтэй орон зайд амьдарч байна гэж бодъё л доо. Бас шулуун тэнхлэгтэй тий. Гэтэл энэ маань заримдаа энэ тэнхлэгүүд өөрөө мөрийгад хуйларч байгаа. Сая нэг жилийн өмнө Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхийлөгчийн ширээн залрахдаа ёслолын хурал дээр хэлсэн үгийг таавхан үзсэн уншсан байх. Харамсалтай тэр хүний хэлсэн үгэнд гарсан нэг том дүгнэлт монголчуудын чихний гадуур өнгөрцөн гэж боддог юм. Нэг ч нийтлэл гараагүй, нэг ч тайлбар гараагүй, тэргээр судалгаа яваагүй. Тэр хүн юу гэж хэлэх вэ гэхээр хүн төрлөختөн дэлхийн ертөнц турбулентийн эрен үед шилжлээ гэж. Турбулент.
турбулент гэдэг бол та бүхэн сайн мэднэ дээ. Ингээд канистраар машин руугаа бензин хийж байхад сайхан ингээд ламинаар урсгал байж яснаар ингээд пут гэдэг нөгөө цацаж эхэлдэг шүү дээ. Энэ бол яг физик бодлого. Тэгэхдээ ерөнхий том утгаар нь авч үзэх юм бол энэ бол хаос. Ер нь энергетикт хаос хөдөлгөөний нэг гол төлөвлөл болгож турбулент хөдөлгөөнийг авч үздэг л дээ. Ийм орчинд бид нар даяаршиж байна гэж ярьж байгаа. Энд эдийн засгийн тусгаар тогтмол ямар байх вэ гэдэг хуучин социализмын үеийнхээс огт өөр. Тэрний дараагийн 10-20 жилийнхээс огт өөр. Уг нь бол 1971 онд Америкийн эрдэмтэн Джон Форстер дэлхийн динамик гэж загвар гаргаад хэлсэн юм л да. 2000 он гарсны дараа эхний 30 жил хүн төрлөختөн бүх төрлийн хямралыг гэтлэхнэ гэж. Бүх төрлийн хямрал. Эдийн засгийн хямрал ирнэ, улс төрийн хямрал ирнэ, цэрэг дайны хямрал ирнэ, экологийн хямрал ирнэ, демографийн хямрал ирнэ, гүрний хямрал ирнэ. Гэх мэтлэнгээр бүх хямралууд давхацсан гэж. Тэгээд тэр үед бол одоогоос тэр чинь 71 он гэхэд 42 жил юм. Яг жаахан шуугс хийгээл өнгөрсөн л дөө. Тэгээд сүүлд нь 90-ад оны шуухан ч бас зохих төвшөнтэй бол их гүнзгий анхаарсан тал бий л дээ. Жишээлбэл 1977 онд нэгдсэн үндэсний байгууллага чинь тусгай групп байгуулагдаад тэгээд одоо бол яг ногооны групп гэж хэлдэг энэ байгаль орчны хямралтай холбоотой асуудлаар байгуулсан да. Тэгээд тэр үед Норвегийн ерөнхий сайд хадагтай Гүрөө Харлан Бүрүүтланд ордоор толгойж исэн. Японы гадаад яамны сайд байсан Окутагаад настай хүн сууд би Окутагад уулзч байсан. Тэр хүн орж байсан Оросын зөвлөлтийн талаас бол нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх академич Ковтун гэдэг маш том эрдэмтэд орж байсан. Тэдний судалгааны дүн тухайн үедээ гарч байсан үе л дээ. Тэгээ 90-ад оны дунд үе хүрээд Оросын 31 академич эрдэмтэд Форстерийн загварыг үзээд ерөнхий худлыг шалгана гэж. Тэгээд нэг гарцаагүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Тэгээд 95 онд ерөнхийлөгч Ельцинд шинэ зууны Оросын хөгжлийн шинэ номлол гэсэн тийм баримт бичиг боловсруулж барьсан. Тэр үед бол ерөнхийлөгч Ельцин завгүй ч байсан биз. Нөхцөл нь ч өөр байсан биз. Хурц хямралын үед энийг нь баримталж чадаагүй л. Тэгээд сүүлд 2000 онд тэр эрдэмтэд дахиж энийг шинжилээд тэгээд Путин ерөнхийлөгчд барьсан. 1000% хөвлөгдсөн. Тэгээд 1% над байдаг юм л да. Тэгээд тэр үтээдийг харахад бол тэнд хийсэн дүгнэлт нь юу гэхтэй зэрэг тэр нийтдээ 384 хуудас материал байгаа. Тэрний 279 дугаар хуудсанд бичснээр бол ингээд 21 дугаар зууны эхний 20 жил бол бүх хямрал давхацах нэ дэлхий дээр. Жижиг буруу орнуудын хувьд бол энд зөвхөн тисч үлдэх тухай асуудал бий гэж. Өөрөөр дэлхийн хөгжлийн орон зай ангитлээ сингуляр чанартай болж л дээ гэж хэлэх юм биз дээ. Тэгээ ийм нөхцөлд эдийн засгийн тусгаар тогтнолын тухай асуудлыг ярина гэдэг бол маш их том асуудал, суур асуудал, олон талын шинэлэг хандлах шаардна. Одоо бид чинь даяаршиж байгаа ертөнцид ажиллах чөлөөтэй урсан, мөнгө хөрөнгө чөлөөтэй урсан, за тэгээд технологич гэсэн шилжилт явагдана гэдэл бүх юм руугаа бас л зүтгээд байгаа шүү дээ. Гэтэл энэний чинь цаад талд юу болж байна вэ? Юу ямар уудууд руу өксөж явна бид чинь нөхөр унаж явна гэдгээ бас олж харах шаардлага хурц гарна л да.
Тэгээ энэ талаас нь би та бүхэндээ нэг товчхон зүгээр одоогийн байдалтайгаа холбоотой хэдэн зүйлийг хэлье. Тэгээ Монголын эдийн засгийн тусгай тогтлын асуудал бол 90 онд хэдийгээр бид нар 92 онд үндсэн хуулиараа баталгаажуулж авлаач гэсэн одоо бол нэн төвөгтэй байдалд оржээ. 97 онд Дэлхийн Монголч эрдэмтдийн их хурал дээр нэг илтгэл тавьсан. Тэр үед Японы эрдэмтэн Сузуки надаас сууж байсан. Та нар эдийн засгийн тусгай тогтнол дууснаа баталгаатай гэж бодож байгаа юм уу гэж. Тэгээд би тэр үед тэгжсэн зүгээр баталгаа ч одоо бүрэн байхгүй л дээ. Гэхдээ цаашдаа улам сайжрах чиглэлээр явах байлгүй дээ гэж. Гэтэл харамсалтай өнөөгийнхөө эргээд байдлыг аваад үзэхэд бид нар бас сулруулах чиглэлээр явчихсан юм нэгэд байх шиг байна. За эхлээд би эдийн засгийн орон зайн тухай ярив. Үндэсний эдийн засаг гэдэг бол өөрөө нэгдмэл нэг орон юм л да. Энэ бол нэг дүрмээр зохицуулагдах ёстой. Тэгэхээр футболын нэг талбай дээр биеийн тавирын нэг талбай дээр футбол тоглож байгаа бол тэр футбол байж таарна. Хэрвээ талбай нэг өнцгт нь футбол тоглоод, нэг өнцгт нь волейбол тоглоод, нэг өнцгт нь баскет тоглож байгаа бол тэр 3 процесс байж таарна шүү дээ. Тэр чинь тий. Волейболыг футболын төрмөр зохицуулж болохгүй шүү дээ. Гэтэл Монголын эдийн засгийн орон зай одоо миний ойлголтоор 4 задраад байна. Сая энэ жилийн хүртэл 3 байсан одоо 4 задарлаа гэж дотроо тооцож байгаа. Нэг нь юу гэхээр тэр Монголын эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулагддаг. Манай хөдөөж хойч юм уу жижиг дунд үйлдвэрүүд ч юм уу ингээд нэг хэсэг байна. Энэ бол төр засаг хуулийн өөрчлөлт, татварын өөрчлөлт дагаад явчихна. Банк хөвгөө өөрчлөлт хүүгэн дагаад тэгээд унах усхаа үзэдэл ноцолдоод явна шүү дээ тэр чинь. Тэ. Хоёр дахь хэсэг нь яг Монголын эрх зүйн орчинд гэхдээ саяын хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулагддаг. Энэ бол хөнгөлөлт татварын орчин өөрчлөгдлөө гэхэд нөхцөл хүндэрвэл хуучнараад явна, хөнгөрвөл хөнгөрснөө наваад явна. Тэгээд хамгаалалтаа одоо энэ манай том капитал гэх юм уу да. Саяын хөрөнгө оруулалтын хуулиар ийм дэд орон зай бий болголоо шүү дээ. Гурав дахь нь юу гэхээр зэрэг манай урд хөршийн эрх зүйн орчингоор зохицуулагддаг. Одоо жишээлбэл Петрочайна ч гэдэг юм уу, Чалкогийн салбарууд Монголд байгаа, Дайцуугийн салбарууд ч гэдэг юм уу, Дайцуугийн гэх мэт. Дөрөвдөх нь юу гэхээр зэрэг энэ тусгай гэрээ хэлцээр зохицуулагддаг одоо жишээлбэл оюу толгой. Энийг Монголын одоо ямар ч хуулиар барьж чадахгүй шүү дээ. Гэрээ байгуулагдсан гэрээнийхээ нөхцлөөр зохицуулагдаад явах жишээд. Монголын эдийн засгийн орон зай нэгднүүд ах шаардлага бий юу бол одоо хизээнээс илүү байна. Монгол орн түүхэндээ би нэг бол Чингисийн үеийг уруулаад хэлсэн ч алдахгүй гэж боддог. Яагаад гэвэл тэр үчин бусдын асар удам орон зай газар нутгийг эзэлж яваад тэндээсээ татвар түрээс авч бич тэтгүүлж байсан болохоор. Түүхэндээ анх удаа 2006 онд тэнцвэрдсэн. Манай төсөв тэнцвэрдсэн. Алдагдaltaгүй болсон. Гадаад худалдаа тэнцвэрдсэн. Төлбөрийн баланс ашигтай гарсан. Гэтэл энэ жилийн байдлаар та бүхэн аваад үз. Гадаад худалдааны алдагдал маань тэрбум 500 сая доллар хүрлээ. Энэ үл экспортынхаа 30%-тэй тэнцэх алдагдал бид нар хүлээж байна. Бид нар өөрснөө үйлдвэрлэж бүтээс гадагш нь гаргасан юмнаас 30% илүү юм гаднаас авч хэрэглэж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ 4 тэрбум гаруй валютын нөөцтэй байсан бол одоо бид нар 2 тэрбум гаруй валютын нөөцтэй. Өчигдөр 80 саяыг зарлаад нэг бодож ирсэн 80 саяар зараад Монголын валютын нөөц чихэм хэдийн хугацаанд инфляцийг тогтоох юм бол
Төсөв маань триллион 800 тэрбумын алдагдaltaй. Сая зохицуулт хийгээд яг 800 саяар бууруулж байх шиг байна. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9% хүрлээ. Өөрөөр хэлбэл бид нэр эдийн засгийн тусгаар тогтнолын 4 зарчмыг дөрвүүлэнгийн зөрчлөө. Монголын гадаад өр та бүхэн янз бүрээр төсөөлж байгаа. Сая ерөнхий сайд маань 2 тэрбум доллар гэж зарлаа. Би бүр цочиж унахыг төглөө. Оны өмнө сангийн яамны сайд байсан Монголын нэртэй эдийн засагч Даваа Самбууган өөрийн судлаар хийсэн судалгааг үзэж байсан. Чингис Бонд ирээгүй байсан үе. Тэр үед Монголын гадаад өр 12 тэрбум 980 сая доллар байсан. Үүний дотроос 4.4 тэрбум хувийн хвшлийнх нөр байсан. Хэдийгээр хувийн хвшилчилдэг гэсэн ч Монголын экспортын орлогоор төлөгдөн шүү дээ. Эргээд. Дотоод арилжаа явуулдаггүй ч байлаа гэсэн тэр эргүүлээд төгрөгөө гадагшаа арилжаа явуулдаггүй ч гэсэн төгрөг олсон компаниуд эргээд тэрнийг валют толгоод өөрөө дарна үсттэй тэр чинь. Тэрнээс хойш Чингис Бонд давлаа. Тэгээ гаднаас бас янз бүрийн зээл авлаа. Ерөнхий тооцоогоор бол Монголын гадаад өр нь 15 тэрбум 300 сая доллар орчим хүрч байна. Энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давсан өр. Харамсалтай нь сая ерөнхий сайд 2 тэрбум гэж яагаад хэлсэн, юу үндэслэж хэлснийг даанч ойлгохгүй. Энэ бол дэндүү баримжаагүй тав. Бид ийм байдалд орлоо. Тэгээд бид нэр эдийн засгийн тусгаар тогтнол маань ямар байна гэдгээ одоо өдөр тутам харж байгаа. Нүүрсээ гадагш нь гаргах гэн Шалкогоос асуу. Шалко ямар үнээр авна гэн тэргээр нь дүгэн шүү дээ. Хуучин бичин зөвлөлтийн ямар үнээр авна гэн тэргээр нь өгдөг байсан. Тэгээд сүүлд бид нар учрыг нь ойлгосон. Зөвлөлтийн маань бидэнтэй хэр тусалж байсан бэ? Ямар их тус хөргөж байсан бэ гэдгийг 81 онд би үндэс стандартын хорооны дарга байдаг зөвлөлтийн үнийн байгууллагатай нийлж ягаад тэдэнд нэг бас жаахан панаалдаж ягаад харьцуулсан маш дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Тэгэхдээ Монголын эдийн засгийн Леонтовын загвар дээр 76 салбартаагаар төсөөлсөн. Тийм загвар дээр бид нар харьцуулсан тооцоо хийсэн. Тэгээд тэрнийг би сүүлд нь авчираад Монголын удирдагчдаа танилцуулаад тэгээд сүүлд нь 6 талд лацсын тэмдэгтэй архивд хадгалуулцуудаа байдаг байхаа гэж бодсон. Тэр цоцооноос нөгөө бидэндээ ах トゥ угийн гараа сунгаж байгаа зөвлөлт маань дотроо 1 рублийн бараг Монголоос 39 копеекаар авдаг. Дотроо 1 рублийн үнэтэй бараг рубль 56 копеекаар бидэндээ худалддаг байв шүү дээ. Тэгээд бодоод үзтээ хэд дахин биднийг монжиж сууж өгдгийг. Одоо манайхан чинь зөвлөлтийнхэнд сайхан одоо барилга барьж өгсөн гэдээ бид ярьдаг шүү дээ. Зөвлөлтийнхэн төсвийн зохиогоод барилгынхаа зураг төсөл хийгээд гарсан төсвийнхөө дүнг шууд 225-аар өргөжүүлээд Монголын өр болгоод бичихдэг гэсэн шүү дээ. Шууд. Одоо бид нар Шалкотой мөн тэр зарчим дээр эргээд орчихлоо. Одоо ингээд жишээлбэл Монгол орон зэсийн өдөр байгуул яа. Зэс хайлуул. Оюу толгойтой анхан оюу толгойгоо ашиглалтын тендер зардаагүйгээр гэрээнд гар үсэг зурсан шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэлгүйгээр. Хятад улс бүтээгдэхүүнээ авж байгаа. Хятад өөр оюу толгойн баяжимдаг хайдуулах зэсийн үйлдвэрийг хүчин чадлыг дотроо бий болгосон байгаа шүү дээ. Одоо эргээд зэсээ би өөрөө хайлуулъя гэх юм бол хятадын үйлдвэрээс сул зогсноо дотор чинь. Хятад өөр хаанаас нь зэсийн баяжмууд өгөх Монголоос өөр. Уул уурхайн салбар маань одоо ямар байдалтай байгааг бид мэднэ. Маш их савлгаатай. Өнгөрсөн 10 жилийн судалгааг би хийж үзсэн. Тэгэхэд уул уурхайн бүтээгдэхүүний гадаад худалдааны үнэ нь доошоо унахтай 68% унаж
динамик дунд частантайгаар харьцуулахад дээшээс ойлгохдоо 105% дээшээс ойлгодог. Тэгэхээр бид нар 170% хэлбэлзэл дунд team dispersion-тэй орчинд амьдрах болж байгаа. Энэ бол эдийн засаг тогтвортой байх нөхцөл байхгүй гэсэн үг л дээ. Ийм долгионд ороод бид нар шидэгдэж явна. Өөрөөр хэлбэл бид нар их далайн шуурган дунд яваа сэлүүргүүд завин дээр сууж явна гэсэн. Энэ талаас. Одоогийн байдлаар Монголын экспортын 80% нь хятад руу чиглэж байна. Гол Орос орн Монголын экспортын 1.3% болж байна. Урд нь бид нар хойшоо яснууд урагшаа болчих шүү дээ. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтийн зах зээл дээр манд тодорхой монопол тогтлоо гэсэн үг. Бид гаднаас хараад тус. Урд тал авнаг бол өгн авахгүй гэдэг гэж байна. Одоо жишээлбэл жал конгресс энэ жил нүүрсээ явахтай зэрэг манай нүүрсний нөөц их болсон авахгүй гэдэг. Монголын нүүрсний экспорт зогсож байна шүү дээ. Ийм байдалтай болж зах зээлийнхаа талаас. Тэр хуульд нэг заалт бий. Тэр нь юу гэхтэй зэрэг хятад улс гадаад оронд байгаа хятадын иргэдийн өмч хөрөнгөийг хамгаалахын тулд цэрэг зэвсгийн хүч хэрэглэхийг зөвшөөрнө гэж. Бид ийм хөрштэй өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал ярьж, гадаадын хөрөнгө оруулалтын Монголд оруулсан бүх хөрөнгө оруулалтын чинь 79% нь хятадын талд ногдож байгаа үстэй. Оюу толгойг оруулахгүйгээр. Ийм байдалтай болж байна л да. Тэгэхээр энэ тасаа бидэнд бодох юм би. Ажил хүч аваад үзье. Баярлаг гэхэд бид чинь жил тутам 30 гаруй мянган хүн авж байгаа. Энэ жил 28 мянгаыг аваад 32 мянга хөрөгч хуудаа янзна. Тэ. Ажил хүчээр бас хараад. Гэх мэт ийм байдлуудыг ярих юм бол одоогийн Монголын тусгаар тогтно, эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй бид олон чиглэлээр анхаарах ёстой болж байна л да.